Hi cherries. За оддын news 3 дахь дугаар инхүү хэлж байна. Өнөөдөр би хоол хингээ бичлэг хийя. Тэгвэл надад цаг зав одоохондоо олдохгүй байгаа юм л да. Энийн өмнөх 2 бичлэгэн дээр ганц 2 хүмүүс хитрхи товч тодорхой бичлэг байна. Жон дэлгэрүүлж яриач гэсэн байсан. Хүн болгоны ярианы онцлог гэж яддаг штеп. Аль болох нэг юм товч тодорхой гяс хүндээ ингээд хүрэх мэдээлэл хүргээ явуул их зүгээр санагдаад байгаа байхгүй. Би нөгөө reel бичлэг, богино reel бичлэг хийдэг учраас 3 минуттай багтаадаг учраас олон мэдээлэл амжуулахын тулд тэрний бас онцлог байдаг бах. Тийм бичлэг хийсээр агаад хит бол дэлгэрүүлж яриа дараа нь тэрийг эдит хийхэд аяг хэцүү байдаг байхгүй юу. Одоо эдитийг би ч одоо өөрөө хийж байгаа. Хоньны сүүлийг ингээд шарж байгаа шүү заяа. Хоолоо дандаа хоньны сүүлэнд шарддаг, эсвэл масланд шарчдаг. Айгуу гоё хамттай болдог байхгүй юу. Бүр тосмос нь аяг гоё ялгараад. За тэгээ эхний мэдээлэл болохоор Jisoo-гийн мэдээлэл. Jisoo-гийн гол дүрдэн тоглосон Boyfriend on Demand гэдэг кино болохоор 3 сарын 6-наас эхлээд Netflix-ээр гарах юм байна. Бүр аль биесны бүр тийзер бичлэг ингээд гарсан байсан. Тэгээ Jisoo маань болохоор дандаа айгуу гоё залуучуудтай хамтарч тоглосон байлээ. Тэгээ тэр нэг богино бичлэгийг үзсэн чинь бас аягүй сонирхолтой санагдсан байхгүй юу. Одоо хөнгөн жанрын тийм кино Jisoo илүү гоё зохих юм болов гэж би бас бодсон. Тэгээд хурдхан шиг л тэр киног нь үзмээр санагдсан. Плетгээ асаая. Сүүлээ дахиад нэмж хийх байсан уу яасан уу? Дахиад хийчихье. Тэгвэл илүү л гоё амттай болдго юм байгаа юм л та. Би ч бас өөхөнд дуртай. BTS-тэй холбоотой мэдээлэл. За BTS-тэй холбоотой мэдээлэл би бас сарын өмнөөс оруулж ирсэн тий. Тэгээ BTS-ийн альбомыг би бас захиалсан байгаа. BTS хамтлаг маань тийм comeback тоглолт концерт хийх гэж байгаа шүү дээ. Яг юм live. Тэр нь болохоор бас мөн адил Netflix-ээр шууд амжуулах юм байлээ. Тэгээ 3 сарын 21-нд тэр live бичлэгийг бас хурдан үзмээр байна. Яалч BTS хамтлаг бол нэрээ хүн болгоны хүлээлтэнд байгаад байгаа л да. За бараг 3 жил 4 жил завсарлага авсан шүү дээ. За манай охин маань уйлж байна. Тэгэхээр сая юу гэсэн бэ 2.4 сая тикет нь зарагтаа дууссан байна гэсэн. Амар газ. Тэгээд аль улс орны парламентын гишүүн ч гэлөө BTS хамтлагийг дахиад тоглолтын тоонуудыг нэмэх санал дэвшүүлсэн гэсэн тийм мэдээлэл бас явж байсан. Тэгээд өчигдөр BTS хамтлагийн анх удаа толоогуулаа заяа яг бүрэн бүрэлдэхүүнээрээ онгоцны бодол дээр ирсэн. Тэгсэн ч хүмүүс бүр тэр хэв мэдээллийн фэнүүд нь бүгдээрээ ирсэн. Тэгээд бүрэн бүрэлдэхүүн дээр байгааг нь харсан чинь бас аюу гоё байлээ. Яалчгүй нэг дэлхийн шилдэг хамтлаг байгаа байхгүй юу. За дараагийн 3 дахь мэдээлэл болохоор одоо Монголын Blitz story оруулсан байсан. Тэгээ тэр storyг би бүр хадгалаад Blackpink хамтлагийн тоглолтыг үзсэн юм байна. Тэгээ Lisa ингээд гараа ингээд алдсан байх үед нь селфи зураг хийсэн байгаа байхгүй юу. Цагийн шинэ хобби нь CS тоглох тэгээд манай багийг дэмждэг гэд танаад даллаж байна лээ. Хүмүүс Роналдо дээр зураг байхгүй гэд итгэхгүй байхаар зургаар баталгаажуулав гэсэн. За энэ бол аяйгуу сонирхолтой стори байсан. За энийг бас яриа гэж бодсон. Би ер нь тэгжээд бас нэг Монголцтой холбоотой нэг бичлэг бүр гоё бүтнээр нь за YouTube шиг магад нэг reel оруулъя гэж би бодоолаа сүүлийн 2 сар бол бодож байгаа. Лос Анжелест Эспанийн Карина косметикийн одоо нэг гоосхны бүтээгдэхүүн авах гээд нэг дэлгүүрлөө орсон гинэ. Тэгсэн нэг гадаад хүүхэн Карина дээр ирэнгүүтээ чи Instagram хаягтай юу гэж асуусан гинэ. Тэнгүүт нэг ял гайхаад надад ч нэг Instagram хаяг үг нь байдаг л та гэж хэлчихэд Instagram хаягаа хэлхээсээ санаа зовоод хэлээгүй гэсэн заяа. Одоо яаж хэлэхдээ одоо тэгсэн чинь Instagram хаяг нь шүү дээ өнөөдрийн байдлаар 22.3 сая Instagram дагчтай followersтай. Тэгээд тэр гадаад хүүхэн Каринаг мэддэг. Танаагүй болоод тэгж л асуусан баг л та. Дараагийн мэдээлэл болохоор Ivy-Lit хамтлагийн Wonny гэж хэлэхүү, Wonhy гэж хэлэхүү нэг хөрх охин мэдэн штэ. Нөгөө онгоцны бодол дээр байж исэн чинь маш олон ингээ фэнүүд нь тэр Хонконг төлөө шанхаад байсан юм аа. Лили цэцэг лав ямар тач өгсөн байсан. Өөр гişүүд ингээ цэр цэцгийг аваад болоод байгаа хэрнээ. Wonhy за би Wonhy гэлчихээ. За Wonhy ингээ цэцэг авахдаа бүр хайгаад ингээ эргэлзээд гэсэн цаанаас нь шууд менежер битээ аваарай гэл. Яагаад Wonhy дээр тэг цэцэг авч болохгүй гэж аягүй дөр маялж тийм сүржгэнсэн юм бол амар өрөвдөлтэй байсан. Тэгээ аягүй олон хүмүүс Free Ivy-Lit гэсэн тийм нэртэй хаштагууд их аягүй яваадсан. Тийм их чөлөөтэй биш байна. Ягаад ингэ фэнээсээ зүгээр ингэ цэцэг авч болдгоо юм бэ? Юм сүртэй юм бэ гэсэн тийм комментууд бол харагдчих байсан. За тэгээ дараагийн мэдээлэл болохоор Longshot хамтлагийн Lewis та нар аягүй өндөр гэдгийг мэдэн тэ хамтлагийнхаа хамгийн жоохон макне те 16 настай учраас өсөлтийн насан дээр явж байгаа. Тэгээ тэрээр ингээ өөрөө ярьцлага хэлэхдээ Lewis ингэж хэлж байгаа. Би өнгөрсөн жил 172 см байсан. Тэгээ одоо болохоор би 186 см болоод өндөр болсон байна гэж. Одоо 16 настай өг 186 см. 17 нас хүрэхээр за ямар ч тач 90 гарах нь бол ойлгомжтой. Тэгээ Lewis ч өөрөө эрлийц штэ. Аав нь би одоо мэдээлэл бэлтгэжсэн юм мартцсан байна. Ямар ч тач гадаад ээж нь солонгос хүн байдаг. Хамтлагийн нөгөө гişүү Мужин гэдэг аягүй аяслаг залуу байдаг шүү дээ. Тэр залуу чинь зургийн авьяастай, зурх авьяастай. Харсан уу For Show Boys гэдэг нэг юм дөрөв өөртөөхөө зурсан зураг байсан шүү дээ. Тэрийг үртэл Мужин өөрөө зурсан юм байна. Тэгээ зургуудаа өөр ингээд зурчдаг. Аягүй мундаг байгаас.
FaceTime гэдэг клипийг та нар үзсэн бах те. Би бас энэ талаар reel оруулсан, reaction видео хийсэн те. Тэрэн дээр нэг 4 охин гарч ирсэн шүү дээ. Би болохоор таамаглахдаа More Vision Entertainment-ийн одоо J Park-ийн гаргаж ирж байгаа дараагийн одоо анхны эмэгтэй хамтлаг гэж бодод байгаа байхгүй юу. Гэхдээ нэр нь тодорхойгүй. Энэ гэхдээ зүгээр аягүй олон хүмүүсийн таамаг. Хамгийн цаатал нэг юм цэнхэр уцтай, ийм аягүй гоё урт үзэстэй өндөр охин байсан шүү дээ. Үсийн хоёр шүлцсэн. Аим хөрх охин билээ заяа. Би холоос энэ ер нь ингээд араа минь харагдчихаа шүү дээ. Тэгээ нэр нь болохоор Jasmine Pausch. Би нэрийг зөвлөжингүй. Тэгээ 2006 онд төрсөн. Филиппин, Австри улсын ирлийсэн юм байна заяа. Тэгсэн хэрнээ Нью Зеландд, Шинэ Зеландд амьдардаг. Гоёгоод. Тэгээ энэ талаар бас тийм TikTok-ууд бас явж байсан. Энэ охин Филиппин, инээ тэрийгэд ингээ мэдээлэлүүд нь явж байсан. Тэгээд энэ талаар би бас та нартаас мэдээг бол мэдээлэл гэж бодсон. Юги гэдэг одоо нөгөө өмнө нь J Idol-ээс одоо Idol хамтлаг болсон. G-ийг насаад Юги гэдэг охин байдаг. Тэр чинь бас хятадтай ягуулаг алдартай. Сая Tiffany Co гэдэг дэлхийн одоо тансаг зэрэглэлийн хүнд эдлийн брендийн одоо шинэ амбассадор одоо нүүр царайгаар төлөөлөгчөөр одоо ажиллахаар болно. Tiffany Co бас аль биесээр мэдээлцсэн. Тэгээд ер нь ингээ маркетинг талаасаа ч гэсэн Югид бол айгу гой зогч байгаа байхгүй. Өөрөө ингээ цэвэрхэн дунгалаг царайтай. Хятадны хүн амаа бодсон ч тэр Юги ч өөр хятадд их алдартай учраас борлуулалтаа бодсон ч тэр Югиг сонгох нь айгу зөв байхгүй юу? 哇哦！我非常熟悉的小本本，大家知道我也是一个小创作人嘛。第一次创作应该是 Fenty Beauty-гийн бас реклам тоглолцсон байсан шиг санагдчихэв. Энэ нь бол Rihanna-тай хамтарч байна л гэсэн үг шүү дээ. За дараагийнх нь болохоор G-Dragon-тай холбоотой мэдээлэл. За G-Dragon анх удаа Дубайд тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Тэгээ энэ тоглолт нь 2 сарын 17-нд болно гэсэн тийм тов гарцсан байсан. Та нар яг сайн нарийн судлаад үзээрэй. Хэрвээ Дубайд амьдардаг хүмүүс байх юм бол эсвэл аял зугаалгын яг тэгж таарч байгаа юм бол G-Dragon-ы тоглолтыг бас үзэх боломжтой байгаа байхгүй юу? Дараагийн мэдээлэл болохоор за хэдүүлээ ингээд гэс яриа авчнаа. За дараагийнх нь болохоор Lisa-тай холбоотой мэдээлэл. Nike-тэй Skims брэндтэй хамтарсныг харсан багтай аягүй гоё бондхон гоё бичлэг хийсэн шүү дээ. Ямар ч гоё биетэй. Kim Kardashian бас тэгсэн байсан. Яг бидний яг хүсэж мөрөөдсөн одоо хамтарч ажиллахыг мөрөөдсөн хүнтэйгээ хамтарч ажилласан гэд Kim Kardashian-ы хувьд гэх юм бол Lisa-д бол маш тийм сэтгэл хангалуун байгаа юм билээ. Lisa Таиландын аялал жуулчлалын төлөөлөгчөөр бас тодорсон байгаа. Яалч ингээд Таиландд би өмнө 2 удаа очиж байхад бол Таиландын ард иргэдэд бүгд Lisa-г шүтдэг юм л үнэхээр шүтдэг. Дараагийн мэдээлэл болохоор энэ нэлийн хурцтмал мэдээлэлсэн. Single Inferno-гийн нөгөө сагсчин залуу байсан шүү дээ. Дээдлийг тоглодог Gavanki гэдэг залуу байсан тий. Тэр Gavanki гэдэг залуу аюу олон хүмүүсийн шүүмжлэлт аваасан тийм аюу тийм сонин ярьслан өгсөн юм байна. Одоо нэг бичлэгийн дундуур хэлсэн юм л да. Тэрний ясам хэр Single Inferno-гийн хөтлөгч нэг эмэгтэйг тэр чинь өөрөө комедиан эмэгтэй шүү дээ. Тэр эмэгтэйг ингээ хэлсэн байгаа байхгүй юу? Би ингээ аюу ууртай байна, аюу гайхаад байна. Энэ хөтлөгч эмэгтэй үерхэглийн сэтгэлээ хуваалцаад, санал бодлоо хуваалцаад ах юм. Одоо advice те ингээд өгөөд ах юм. Надаас илүү тийм туршлагатай мэдлэгтэй юм уу гэсэн нэг тиймэрхүү дүүл утгатай юм хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ айгүй олон хүмүүс шүүмжлээ. Тэгээ дараа нь Gavanki өөрөө сошиал хаяг дээр бас уучлалт гуйсан билээ тэр хөтлөгч эмэгтэйгээс уучлаарай гэд. Сайн нэг Grammy боллоо. Алдартай хүмүүс гой даашин зод өмсцээсэн маш гой илүүд өмсцэн байсан. Гэхдээ тэр дундаас нь штэ бүр дахин татдаггүй хамгийн кул гой харагдчихсэн нэг хүн байсан. Тэр бол Lady Gaga. Вау. За тэр нүур бодолт бол бүр зэвүүн заяа. By the way, that's Susie. Hey, Gaga! Steph, on you right over here. Hold that shoulder, baby. Lady Gaga-гийн аура супер байсан. Яг хүмүүс жоохон уурлах байх. Гэхдээ яг нэг юм үнэнгээр нэлчээ заяа. Надад Rose-гийн хувцлал таалагдаагүй. Тэр хувц нэг юм 2 цагаан шуудаатай нэг юм ааруул эзгий хийцээ шиг юм 2 цагаан. Тэр айгуу тийм сонин санагдсан. Yeah, we love it. One last time here. Thank you. And nice here. One more time. Yes. Thank you so much. Би яг л шудраг үнэнгээр нь л хэлье. Хүн болгоол тэгж бодож байгаа шүү. Надаас өөр бас тэр комедис гэдэг нь айгүй олон гадаадын хүмүүс юу өмссөн бэлгэсэн байлээ. Нэгэнд одоо Grammy гэрсэн чинь Justin Bieber бас ярихгүй байж болохгүй. Yukon гэдэг дуугийн үзүүлбэрийг үзлээ л дээ. Дуустал нь үзсэн. Гэхдээ тэр надад амар таалагдсан. Хүмүүст бас амар таалагдсан. Вау гэд. Айгу амьд тэгээд үнэн байсан. Та нарт бас тэгж санагдсан байна. За энэ чи яриангаа хоол хийнэ гэдэг ч юм аа. Тэгээ үүнээс гадна Justin-ы яг арт талд нурууны бүх ингээд юм шивээсүүд бүгд харагдаж байгаа хгүй. Тэгсэн яг тэр гол хавцаа нь Хейлигийн оо дүрстэй яг Хейлигийн тийм шивээс хийлгсэн мэлээ. Магадгүй та миний бичлэгийг байнга үздэг хэрнээ доор байгаа subscribe гэсэн товчийг дараагүй бас байж магадгүй. Тэгэхээр яг одоо мартаагүй байгаа дээр subscribe гэсэн товчийг
дараад хэрвээ ингээд subscribe дарахгүй байхаар нөгөө шинэ бичлэг орохоор тань notification очдоггүй байхгүй юу. Тэгээ subscribe дарах нь айгүй ашигтай. За тийм ээ, тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.